2025 оныг байгаль орчны салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан Улс нурын АСАВ-ын Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалтын захиргааны албан хаагчдын ажиллах орчныг сайжрууллаа. Улс аймгийн тусгай хамгаалалтын газруудын хамгаалтын чадварыг бэхжүүлэх зорилгоор Улс нурын дархан цааст газрын давс орлого, түргэн нуулын дархан цааст газрын гойжуур ямаад хэсгийн нийт 4 байршилд стандартад нийцсэн байгаль хамгаалагчийн байр баригдахаар шийдвэрлэгдлээ. Улс нурын АСАВ-ын Улсын тусгай хамгаалалтын газар нутагт олон нийтэд үйлчлэх стандартын шаардлага хангасан зөөврийн эко ариун цэврийн байгууламжийг хийж гүйцэтгэж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Улс нурын АСАВ-ын Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалтын захиргааны байгаль хамгаалагч нарт албан үүргээ амжилттай гүйцэтгэхэд дэмжлэг болгож мотоцикл Германы хөгжлийн банкны KfW төслээс ахуйжилтээр байгаль хамгаалагчийн 4 товцыг гарт олж өглөө. Тагам Улс нурыг холилсон хатуу хүчилтэй авто зам 430 машины багтаамж бүхий авто зогсоол, явган хүний болон дугуйн зам барих бүтээн байгуулалтын ажил улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байна. Хамгаалтын захиргааны ажилд нь албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор техник тоног төхөөрөмжийн шинжилэл хийгдлээ. Улс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Улс нурын дархан цааст газрын дэлхийн хэмжээний экологийн ач холбогдол, экосистемийн үндсэнийг олон нийтэд сурталчлах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор угтах хаалга зохицолборыг хийж гүйцэтгэж байна. Улс нурын дархан цааст газрын тис хэсэгт орших, давсны ордны их ундраг болсон 3 булгийн ихийг хашиж, хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Эдгээр булгийн их нь тухайн бүс нутгийн усны хангамжийн чухал их үүсвэр болохын зэрэгцээ, экологийн хувьд эмзэг бүсэд оршдог тул уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дарамт, хөрсний эвдэрлээс хамгаалах шаардлага өндөр юм. Мөн дархан цааст газарт 30 ширхэг стандарт нийцсэн хөлийн баг нь хийж байрлууллаа. Монгол төдийгүй дэлхийн нэг ховор цоохор эрүүс хэмээх амьтныг Улс аймгийн бахархалт амьтан болгоно бүртгүүлэх, сурталчлах, хамгаалах, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгох, олон нийтэд таниулах зорилгоор Улс нурын АСАВ-ын Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалтын захиргаа, Улс аймгийн төгсөгчдийн холбоотой хамтран эрүүс 2025 шилжиж явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Улс нурын АСАВ-ын Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалтын захиргаа нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар улс олон орон нутгийн төсөв хөтөлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг их үүсвэрээс нийтдээ 47 тэрбум 466 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж ажиллалаа.